та батламжид гарын өсөлт зурх ийм эсвэл болох байна. За ингээд за энэ батламжийн өөрөө 11 заалттай за хууль дээр нийслэлийн орчин зохиолын нийтлэг ашиглалтын илэрхийлж Монгол Улсын засгийн газрын болон нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатарын зөвлөлтийг 2019-оос 2020 оны үйл ажиллагааны аз жаргалтай холбоотой төрөлжил бүрийн нийслэлийн эдийн засгийн нийгмийн хөгжил үндсэн чиглэлийг хэрэгжүүлж ажиллах хууль дээдлэг шударгаас хөгжлөө дэвш байл ард түмэндээ үйлчлэх ил тод байх захирах захиргааны зөрчил өдөртөө болон улсаас айлын үйл ажиллагаа явуулж зөв тогтоомжийг хэрэгжүүлэх танаа. Үүний эдийн засгийн санхүүгийн шалтгаанаас айжуулах үйл ажиллагаа дараагийн гол үүрэг бол Монгол улсын хууль тогтоомжийг тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх эмчиг үүрэгтэй болсоод бааш төвчөө тодорхойлгод. Тийм учраас би өнөөдөр энэ батламжаа авч байгаа манай дүүрүүдийн засаг дарга нар болвол Монгол Улсын засгийн газрын хөтөлбөр, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хөтөлбөрийг орон нутгатаа хэрэгжүүлэх энэ ажлыг гардан зохион байгуулах бүрэн чадвартай, мэргэжсэн ийм төрийн улс төрийн албан агчтай гэж бид үзэж байгаа. Тэгээ Монгол Улсын хууль тогтоомж заасан болцол журмыг бол бүгдийг хангасан ийм засаг дарга нар байгаа. Өнөөдөр эхний ээлжинд бид нар бол ингээд 4-4-ийн засаг даргаыг томилоод явуулж байна. Ингээд 4-4 маань бол энэ засаг дарга нар бол өөрийнхөө бүр эрхийг хэрэгжүүлэх одоо бүрэн чадамжтай болж байна гэж үзэж байна. Чиглэлтэй дүүрэг бол нийслэлийн одоо хавар болсон. За иргэдийнх нь бас дийлэн хэсэг нь гэр оролт амьдардаг. За мөн залуучууд дийлэн хэсэг юм онцлог дүүргээ. Энэ дүүргийг иргэдийн хай тухтай орчинд амьдрах нөхцөл хамгийн гол нь одоо тулгамдж байгаа иргэдийн тулгамдж байгаа асуудал болох нийгмийн өөрчлөлтөөр үүсгэний хүртээмж хангамжийг сайжруулахад голлон одоо чиглэж. За тэгээд нийслэл дүүргийн эдийн төлөөлөгчдийн урд мөн сонгоод оролцсон мөрийн хөтөлбөрийн хүрээнд ажиглалтай хот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд голлон одоо чиглэж үйл ажиллагаа чиглүүлээ ажиллана гэж. Бас олон толгомцсон асуудлууд. Хамгийн түрүүлээд одоо сургууль цэцэрлэгийн хөрөлцөн хангамжийн тухай 3 сарын өмнөөс бид томоохон арга хэмжээнийг аваад эхэлсэн. Ийм байдалтай байна. За одоо утааны улирал эхэлж байна. Иргэдэгээ энэ утаанаас яаж эрүүл мэндийг одоо хамгаалах вэ гэдэг зүйлд бас гол анхаарлаа хандуулж ажиллана. Ойрын магадгүй 1 жилийн хугацаанд 2 жилийн хугацаанд утаан дээр багасгал дээр бүр огцон өөрчлөлт гарч амжих байж магадгүй. Гэхдээ бид тэр болтол хугацаанд ямар ч хэсэг иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах түүнээс үржилсэн сэргийлэх чиглэлээр дөрвтэй ажлуудыг зохион байгуулах юм төлөвлөгөөтэй байна. За үүн дээр нэмэгдүүлээд гэрэл цахилгааны хомсдолтой байгаа айлууд, за гудамжны гэрэлтүүд гихт огжилтын бас юм ажлууд байгаа. За энэ дээр одоо өвлийн үйлрэлж гисэн эхний ээлжинд одоо баригдахад бэлэн болгох одоо зураг төслийн ажлуудыг яаралтай хийгээд ирэх одоо хавраас хугацаа алдгүйгээр дараа дараагийн ажлуудад орох ийм төлөвлөгөөтэй байна. Налах хот болгосон. Энэ хоёр дүүргийн асуудал маань, хоёр хотын асуудал маань бас яг төдийлөн энэ одоо хууль эрх зүйн орчинд нийцэж ажиллаж чадахгүй байна. Жинхэнэ утгаараа бие даасан хот болж чадахгүй байна. Тийм учраас цаашдаа улсын их хурл, засгийн газар, нийслэлийн төвшөнд ярилцаж бодлогын хэмжээнд боловсруулж өнөөдрийн мөрдөж байгаа хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлт хийх ёстой юм. Налах Багнуур хотуудыг цаашдаа яг жинхэнэ утгаар нь бие даасан хот болохын төлөө хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг тал дээр онцгой анхаарч ажиллана. Тэгэхгүй л өнөөдөр бас одоо өнөөдрийн мөрдөж байгаа хуулийн хүрээнд бол яг дөрвтэй ажил явахгүй.